хэсэг нь байна. Ийшээ нэг хуучин руу орж байгаа. За энэ чинь бүртгүүлэхтэй бол яг ингээд хүн бол хэрэглэгчийн тайбал тэгээд нэр, имэйл, нууц үг хэсэг албатуудынхаа нэрсүүдийг нь оруулсан байгаа. Тэнцээсээ сонгоод тэгээд албан тушаал эднэр өөрөө ингээд höсөлтөд өгч тэрс өдрийн өөрөөс нь авчиж байгаа. Тэгэнгүүт энэ цаана болохоор админ дээрээ бол очиж байгаад админ нь бол цаашаа зөвшөөрөх тийм зохион байгуулалттайгаар хийсэн байж байгаа. За энэ чинь бүртгэсэн юугаар би одоо орж үзье жишээлбэл. За энэ би өөрөө бүртгэсэн админ ирэхээр би одоо орсон байж байгаа. За анхны харагдах хэсэг нь нээж байна. Аа би өөр хүний логиноор орсон байгаа юм шиг байна. Өөрийнхөө логиноор орчээ. Нүгээр ингээ орчээ. За тэгэнгүүт болохоор бэлгүүн гэдэг энэ дээрээс харж байна. Энд чинь профайл хэсгээс бол өөрийнхөө зураг мураг юм уу ингээ оруулаад солиод авах боломжтой. Одоо ямар зурагч гэдэг юм те. За ийм зураг оруулчих гэх юм уу. За тэг зураг оруулах гэх нөгөө зураг маань орчихно. Энд чинь бол нууц үгээ солих бас юм боломжтой. Жохон хуучин нууц үг оруулаад юг оруулаад тэгээд нууц үгээ соличин. За энэ чинь бол ингээд заавар гэдэг бас нэг юм юмнууд оруулж өгсөн байж байгаа. Нэг ингээд тавч заавар гэсэн нэг юм оруулж өгсөн. Тэгээд энэ чинь бол дашборд маягаар өгсөн. Энэ чинь мэдээллийн хэсгүүд ингээд харуулж өгсөн байж байгаа. За тэгээд энэ чинь мэдээлэл дээр харах юм бол энэ нэг зураг нь болохоор ингээд томруулж жижигрүүлэх зорилттойгоор ингээд full screen харагдчихж байгаа. Нар утсан дээр ингээд responsive болж байгаа. Энэ чинь олон төрлийн файл авсрах боломжтой мөн контентын хэсэг байж байгаа. Би админ учраас ингээд устгах засах эрхүүд нь байж байгаа гэсэн үг. За энэ доошоо нь болохоор санал авдаг бас юм систем бас байж байгаа гэсэн үг. Нөгөө ямар санал яаж нээж юм ч гэх юм уу те. Эцээс одоо ингээд бажуулах үйлдвэр нэг хүн нэг IP-наас нэг санал авах тийм боломжтойгоор 60% өнөөдөр хангалтгүй ч гэх юм. Энэ саналынхаа юу болохоор customize хийгээд бас өөрсдөө саналуудаа оруулж ирээд явах тийм боломжтой бас байж байгаа. За энэ ирсэн файлууд гэх тийм болохоор энэ тухайн файлыг 1 терабайт хүртэл хэмжээтэй файлыг бол явуулах боломжтой байж байгаа. Тэгээд ийм PDF файлуудыг явуулна 1 гигабайт терабайт шүү 1 гигабайт дотоод сүлжээн дээрс учраас энэ ч нь болохоор бүх хэрэглэгчд гэдээс явуулж болно. Эсвэл тодорхой хэрэглэгчд гэж хаад энэ дотор одоо зөвхөн хинрүүч гэдэг тийм бэлгүүн лүүч гэх юм уу одоо тийм би нөгөө бэлгүүн гэдэг нь юугаар явж байгаа юм админ гэсэн нэрээр явж байгаа юм л да. Ингээд шууд тэр хүн рүү явуулна гэдэг ингээд шууд сонгох юм бас боломж үүж байгаа. Эсвэл шууд тодорхой хэсгүүдээр нь ингээд сонгож байна. Аж ахуй хэсэг ч гэдэг юм ингэж яаж шууд файлыг явуулж байна. Энэ файл нь мөн олон файлуудыг бас явуулах бас боломжтой байж байгаа. Жишээлбэл ингээд шууд зэрэг авч аваад апплод хийчих юм бол шууд ийш ингээд уран файл жишээл явуулж чинь хэдүүл хэдэн файл явах бас нэмэлт тийм боломжтой болсон байж байгаа. За энэ чинь одоогоор бол хүмүүсийн явуулсан файлууд нь нээлттэйгээр явуулсан файлууд надад ирсэн файлууд нарах чинь энэ чинь татах гэж байгаа татагдана. Тэг хэдэн удаа татаж авсан тоонуудыг ингээ харуулахаар хийсэн байж байгаа. Энэ түрүү энэ ч нөгөө ярьсан нүүр хуудсан дээр мэдэн дээр энэ хэдэн хүн харсан бэ гэдгийг тооцсон нэг юм бас оруулж өгсөн байж байгаа. Энд нэг оруулсан мэдээллийнх нь хэн мэдээлэгч нэ гэдгийг нь бас харуулж өгсөн юм бас байж байгаа. За тэгээ файлын төв гэдэг талаар ярьчлаа сая ерөнхийдөө. Файлын төв нь болохоор бас нэг хуучинтай адилхан фолдер дотроо фолдер бас хийх боломжтой. Одоо жишээлх юм бол эрчим зүйн төвчөө энд одоо нэмэлт гэж хүн юу үсгсэн байж гэх юм уу те. Эрчим зүйн төвчөө гэхэд эрчим зүйн төвчөө фолдер нь дахиад дотроо хахад фолдер бас хийх боломжтой. Эсвэл шууд файлаа тавиад бас яагаад авах боломжтой. Нээлттэйгээр ингээд яаж яах гэсэн үг. Тэгээ янз бүрийн зураг, дуу, дүрс одоо юу гэдэг серверийн хэмжээний самараад файлуудыг бол яагаад тэрэн дотроос ингээд хараад авах боломжтой гэсэн. За тэгээд хэсэг болгоны нэг юм фолдеруудыг бол үүсгэж өгсөн байна. За энэ чинь хилцүүлэг гэдэг нэг форум байдаг шүү дээ тий. Формын болмыг бол ингээ үүсгэж өгсөн байж. Энэ чинь одоо мэдээлэл технологийн хөгжлийн талаар юм бол артлаас нь дараараа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэнгээ би энэ промптын заавар гээл тэгэнгүүт энэ чинь хүмүүсүүд дахиад илгээх гэж яж хагаад ингээд явуулаад авах боломжтой. Одоо чинь тест ч гэх юм уу тий. Тест гэнгүүт л шууд энэ чинь бэлгүүн тэгж бичсэн юу ч гэх юм тий. Энэ чинь болохоор хилцүүлгийнхээ нэг топик буюу сэдв гэж яж байгаа. Сэдвийг нэг оруулчих болно. Одоо нэг тийм асуудлаар ингэж хэлцээ гэдэг энэ нь болохоор ийм ерөнхий ажлын асуудал техник босод хөгжүүлэлтийн ингээд янз бүрийн юм символ ангиллуудад оруулаад агуулга оруулангууд энийг хэд оруулах гэдэг форм маягаар чат маягаар ингээд яваад байдаг гэсэн тийм санаас оруулж өгсөн байж байгаа. Хилцүүлгээс гадна чат гэж нэг юм бол оруулж өгсөн байж байгаа. Энд чээс одоо жишээлх юм бол би оюун болдроо жишээлбэл зураг мураг ингээд явуулж үзчихсэн байна. Байна уу гэдэг нөгөө тал дээр болохоор очиж байж байгаа. Оюун болдрын тавилан нийт юм болоо. За илгээх гээл тэгэл одоо энэ чинь файл авсрах гэж байгаад
энэ чинь 50 мегабайт хүртэл байна уу да тийм файлыг бол явуулах боломжтой гэж байгаа. Бас хэд хэдэн файл 50 мегабайт хүртэл файлыг за ингээд жишээлбэл илгээж үзье тий. Сая юу гэсэн асуудлаараа хай гэж байгаа тий. За нэг зураг зүү жишээ болгоод явуулж үзье. Илгээх. Ингээд авчлаа тий. Тэнгүүд энэ оюун болдын тайблаар орох хэрэгтэй. Оюун болдын тайбл нь одоо хоосгч ямар хэсэг дээр байдаг л доо. За би нөгөө админ хэрэглэгч болохоор за энэ оюун болдын дараагийн нь удчих тий. За санал асуулга нь болохоор түрүү ярьсан тий. Энд чинь шууд шинээр шууд саналуудаа үүсгэн тэгээ саналууд нь болохоор ингээд нөгөө радио батнаар байх юм уу, юугаар байх юм уу гэдгүүдийг бас ингээд ячна оруулчихна. Тэгээ олон удаа сонголттой ч гэх юм уу ингээд өөр асуудлуудыг яагаад юугаа бүтцийн юм гаргаж өгч болно. За жишээлбэл тест гэж үзэх юм лөө. За тест ч гэх юм. За тэгэнгүүт болохоор тест юм гарчигтай ийм санал асуулга үүслээ. Энийний болохоор саналаа авах хэлбэрийг нь болохоор агуулгын текст нь тий дараараа түрүү нөгөө залуучтай холбооны юу байна ч гэдэг юм уу тий нэг ийм асуултад авчиад энэ чинь нэг сонголтуудаар эсвэл олон сонголтоор ингэж бас авч иж болно. Эсвэл тексттэй хариултаар авахаар бас ингэж оруулж иж бас болох нэг юм юу үсгэж өгсөн мэт тий үр дүнгийг харж болно гэсэн. За санал асуулга тавчанд бол юмрхөө. Ерөнхийдөө бол нэг 2 3 төрлөөр саналуудыг авч болдог гэж ойлгоход болно. За энэ чинь хэрэглэгчд нь болохоор ингээ бүх эсгүүдийг гэж хасаацсан байж байгаа. Эсгүүдийн нэг нэг сольж ярих юм бол өчтөр бүсэг албатуудын зогсоод төгсөн шигсаагаад төгсөн байж байгаа. За энэ чинь болохоор нийт 1700 хэрэглэгчийг бол оруулсан байж байгаа. Автоматар бол оруулаад тэрэн дээрээс болохоор ингээ зөвшөөрөгдөж юм гэдэг. Энэ жишээлбэл 10 сарын 22-нд энэ хүн Крсано гэж хүн хүсэлт явуулсан би түрүү нэг анх бүртгүүлэх гэдгээрээ би одоо ингээ зөвшөөрөх гэнгүүт энэ хүн шууд логин орох боломжтой болчихж байгаа гэсэн үг. Энэ логин шууд орох боломжтой болчихсон. Тэрнээс хойш зөвшөөрөхөөс нааш бол орохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ яг 1000 хэдэн хүн бүртгэлтэй байгаа боловч би баазаас нь шууд хэрэглэгчийн автоматар үүсгэсэн байж байгаа. Бүртгэлтэй байгаа боловч 270 хүн нь бол яг идэвхтэйгээр ингээд яг ажиллаж байгаа гэсэн үг. Энэ нь бол энэчээс ингээд баталгаажсан гэдэг ингээд хайж байгаа бол 244 хүн бол яг нэвтэрч орох боломжтой. Ингээд байж байна л гэсэн үг. За энэ чи одоо 7 сарын 22 гэсэн байгаа учраас эдгээр бол юу гэж байна гэсэн үг. Тэгээ имэйлийн юунууд нь байж байна гэсэн үг. Хамгийн сүүлчийнх нь юуг нь харчээ. Энэ хэзээ бүртгүүлсэн 7 сарын 22-нд орлоо энэ да тий. За тийм байна. За энэ ч тэгвэл байх юм бол байхгүй гэсэн үг. За тэгээ энэ чинь мөн ингээд шүүж ярьж болно гэсэн үг. Одоо тэр юу болж гэдэг юм уу. Тэгэхээр одоо булган тамираар хийсэн усууд нь байж гэдэг юм уу. Бас хэсгээ дээр нь шүүж гэдэг юм уу. Тиймэрхүү байдлуудаар цэвэрлэх гэж жагаад засварын хэсгийн ажилчдын шүүж гэдэг юм уу. Ингээд иймэрхүү юмуд бол оруулж өгсөн байж байгаа. За дээрэс нь бол хэрэглэгчдэр сая орцсон сүүл нэвтэрсэн гэдэг нь болохоор би админ болохоор энэ сүүл нэвтэрсэн цаг нь харагдаж байгаа. Энгийн хүнд болохоор энэ сүүл нэвтэрсэн цаг нь харагдахгүй байж байгаа. Хин хийзээ яасан бэ одоо 9 хүн жишээлбэл нэвтэрсэн. За тэр нэвтэрсэн юугийн цэг хэсгүүдээр нь шүүх мөх ч юм уу бас нэг яаж бас. За энэ профайл нь болохоор түрүүн байжсэн. Нууц үгээс ойлгох нь болохоор түрүүн бас байжсэн. Энд чинь яг MNV гэдэг нь яг Монголын радиогийн юу холбогдсон байж байгаа. За түрүүн яжсэн нэг оюун болдынхаа юг шалгаж үзсэн зүгээр байх гэж бодож байна. Хэрэглэгчд гэснээр оюун болдын энэ захта бодвол нийтлүү оюун болд үлдээ сургалт явуулчлаа энэ шүү дээ. За энэ логиноор ороод үзье. Ингээд 1 2 3 дефолт password тайблаараас 1 2 3 үүсгэсэн байж байгаа. За ингээд чат гэдэг дээр энэ нөхөр ингээд надаас ирсэн мессежийг шалгаж явах хэрэгтэй байна. Тэнгүүд ийм зураг явуулсан байна гэдэг. Энэ болохоор ингээд шууд татаж аваад надад ямар зураг ирсэн байна вэ гэдэг одоо юм бол шууд нэгэнгүүт энэ чинь нэгдэж харчирч гэсэн. Надаас ирсэн хай байна уу гэдэг ийм юмнууд бичсэн байж байна. Энийг нөгөө талаасаа үүсгэсэн хүн нь бол устгаж явуулахаас боломжтой. Тэ илгээх энэ дээдлтийн дарчин бол устчихна л гэсэн үг гэж байна. Тэгээ чаттай гэсэн үгнээс нь бол түрүү нөгөө сүүл нэвтэрсэн гэдэг нь одоо шалгах юм бол энэ энгийн хэрэглэгч учраас эзэн нэвтэрсэн нь харагдахгүй байх жишээ гэж гэдэг юм уу тиймэрхүү ялгаатай юм байж байгаа. За мэдээлэл оруулах нь бол мөн адилхан ингээд шууд гарчгаа оруулаад сэдвүүдээ чухал ихээр канттай болж байгаа. Ингээд
ямар төрлийн мэдээ тэгээд зураг оруулаад энэ чинь мөн нэмэгдсэн юм болохоор олон төрлийн файлууд олон файлуудыг зэрэг хавсаргах боломжтой болсон байж байгаа. Энэ чинь 3 файлыг шууд оруулна ч гэдэг юм. За баярлалаа.